Ханад цагаан гэрийн од химрийн тоонон дээр хасаг халуун тулгын омог дөрвөн тутган дээр хан алтай авийн онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Хай. Өнөөдөр бишээ. Маргааш ус тунхагласны баярын өдөр. Гэхдээ өнөө орой элчин дээр ус тунхагласны баярын хүлээн авалттай гэдгсэн. Тэгэд өнөөдөр би сургууль дээр бас нэг ажилтай. Тэгчээд орой эртхэн ирээд дээл хувцас өмсөд очие гэж бодож байна. Очие гэж бодож ин ч гэжтэй. Очих хэрэгтэй. Хэрэгтэй л байх вэ бид нар ч. Сая тусгаар тогтнол шүлхийг унших гэсэн чи бас эхний хоёр бадгаас цаашаа нэг л цээжээр явдгүй шүү. Уг нь бид нар чи 10 жилдээ тусгаар тогтнол шүлхийн бүх бадгийг бүрэн хэрнэ. Маш сайн уйлан барин чижилдэг гэж юу. Улс тунхагласны баярын өдрийн түүхээ эргэн дурсвал анх 1924 оны 11 сарын 26-нд хаант засаглалыг халж ардын бүгд найрамдах улсаа тунхаглан анх дахь үндсэн хуулиа баталсан өдөр байдаг. За тэгэд энэ жил Монгол улс үндсэн хуулиа батлаад хэдийн 101 жил болж байгаа юм байна. Тэгэд энэ үйл явдал нь манай улсыг бүгд найрамдах байгууллага шилжин орсон Аз тивийн анхны улс болгож байсан. Тэгээд түүхийн хувьд яривал одоо би яг ингээд түүхийн хичээлээ 10 жилийн суурь мэдлэг болгон авч байсан үе нь 2000 оны ихэнх үе байдаг байхгүй юу? Тэгээд одоо гэхдээ яагаад ч миний одоо сурсан багш нарын бидэнд заасан түүх одоо ингээд амар ондоо өнцгөр тайлбарлагдаад байна. Надад нэг сонь санагдаад идэв. Би ч одоо 10 жилдээ түүхийн сонгоны сурагч, түүхийн олимпиадад тогтмол оролцдог, түүхийг сонирхож сурдаг сурагч байсан. Тэгээд одоогийн тайлбарлаж байгаа өнцгөр надад нэг шуудхан хэлчихэд стол нэрээ хүчтэй түүхийг нэг тийм өөрийнхөө өнцгөр тайлбарлаад байгаа юм шиг санагдаад идэв. Гэхдээ тэгээд бидний хамгийн сайн ойлгож ухаарах зүйл бол өнөөдрийн тусгаар тогтнол эрх чөлөө их орон маань өвөг дээдсийн маань халуун ам бүлээн цус маш үнэт эрхэм зүйлээр олдож өнөө хүрсэн ба бид үүнээс цаашаа их орноо бүр илүүтэй хайрлан хамгаалж их орныхон сайн сайхны төлөө зорж амьдрах нь хамгийн чухал гэж боддог. Ер нь энэ өнцөг дээр л нэгтсэн байхад болох байх гэж боддог. Өнөө өглөө би дээлнүүдийн дүдчээд нөхрийн цамцыг цэвэрхуутанд хийжээд нөхрийг ажил руугаа яваарэ гэдгээд диван дээр тавьсан байсан байхгүй гэсэн чинь нөхөр сая залангуудаа би цамцаа мартчихж би чамайг цүнхэнд хийсэн болов уу гэж бодоод гараад ирсэн чинь цүнхэнд алга гэж амар зэвүүн. Тэгэнгүүт нь юмсэн толгоогоо мартчихгүй яасан чи гээд зэгнад одоо гэрлөө очиод би өөрөө дээл хувцаа өмсөнгөө бас хүргэлтэй ажилтанд дуудаж нөхрийн цамцыг явуулахаас. Гэтэ нөхрийн ажил гэрээс холгүй болохоор 30 минутын дотор авчид өчнөө. За ёо. Ямар вэ? Ёо. За бити намайг хараад юу н харахаа байл гэж юу. Шинэ хувц өмсгөр хичээд идэв. Шинэ дээл маань анхудаа л өмсөж байна. Тэгэд бүснийг уучрыг нэг олдгүй. Нэг ингээд жоохон чанган бүсэлчээр ингээд шууд дээшээ болоод ингээд одоо яг ингээд мөөмний доор ингээд тулж ирчээд тэгээ жоохон доошлуулчихаар бас нэг сонь. Гэтэ ер нь миний биений онцлогийг тэгээд идэв. Бүс ерөөсөө ингээд юм голтоо ингээд тогтохгүй дээшлээд идэг жирэмсөг шиг. Гэтэ бүдүүг мүдэнтэй хамаагүй ер нь биений онцлог юм шиг ба. Манай нөгөө дээл ойж өгдөг ихч маань намайг юм өндөр цээжтэй гэдэг байхгүй юу? Бүс ерөөсөө ингээд юм зөгтөхгүй гэдгээд идэв. Гэтэ яг ингэсгээд бүсэлчи ямар байна? За угаасаа гой харагдаж байгаагаа мэдчихээ. Угаасаа Монголд ил хүнд айгүй гой зөгтөг гой харагдвал тийм штэ. За дайчид мопедэн доо гэж мэхэд. За явж хүүгээ авъя. Тэгээ хүүгээ авчаад би нөгөө дээлийн уутанд хийгээд аваад явж байгаа. Тэгээ хүүгээ сургуулиас нь авчаад тэр чигтээ элчин рүү яваад тэгээ замдаа дээлийн солиод өмсөлчээ. Хүүгийн дээлийг ихч маань бүр дээр нэг 3 настайд нь хийж өгчөөсөн болохоор одоо л ялцчихгүй багтцсан. Гэтэ яг хүүхдийн Монголд элчин тэгээд нэг тоодоочоод өмсөгдөд хийдэж штэ. Тэгээд гэтэ ер нь дараа жил мөлөөс баг өмсөхдөггүй хаа.
Улсын хуулийг баталсан нийгэм эдийн засгаар дэлхийн жишг шин ёсонд дэвшүүлэн батжуулсан төдийгүй Монголын газар шараа хөрсөн дор баялаг ой мод ан амтны зэргийг Монгол улсын түүхэнд анх удаа үнцэг зарсан юм аа. Тэгшлийн үйл ажиллагааг дэмжих үүргээр тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг иргэдийн аюулгүй байдлыг баттах их зүйн сэтгэлийг хөгжүүлж хамтдаа Захын сумын боён хишгүүцгүүд ангиж юу. За хөөчүүд түүний харуулсан. За эдээ будаага идцгээ. Би элчин дээр хоол идэх хамгийн дуртай гэдэг таахгүй юу? Гэтэ ер нь альва арга хэмжээний үеэр элчин дээр яг нэг хуушур бузаа хийгээд тавьсан байдаг болохоор тэгээд яг мах нь Монголоос ирсэн өхрөөний мах байдаг болохоор ёо. Тэгээ өнөөдөр бас 5 цолын шил хийсэн байсан. Ой бүр амар гоё амттай. Гэтэ баг уухгүй л айгүй бол сур харавчна гэж юу. За тэгээ бүгдээрэнд нь баярын мэнд их орноо хайрлаа хамгаалцгаая.